За бүгдээ амгалан альтгын өнөөдөр орчин жодон үргэлжлүүлээд уншъя. За бид нар түрүүчийн хичээлээр жүгдөв одоо уншиж байгаа. Тэгээд жүгдвийн жүгжаагүй байгаа учраас тийм ээ. Дотор нь бол 10 хэсэг байгаа тийм ээ. Жүгдвд бол 10 хэсэг зүйл үзүүлсэн. За тэрний дотроос бол самсүг юу хоёрыг цадмид ши хоёрыг одоо бусд нь ингээд ярья гэд ярьсан тийм ээ. За тэр дотроос бол самсүг уншиж байгаа. За самсүг үргэлжлээд за энэ түрүүчийн ярьж байгаад орхисон сэдвээ санахын тухайд бол самдан дамбуу нярдуг ярьж байгаа. За нярдуг дотор гүндүүгийн лүн татсан самдан дамбуула жедавар дүшимэмэн жимчижэ бардуян дэш ношэсүн бичэр гэж. За самдан түгхан болоод дүгмэд там тийм ээ. Дүрс ертөнц дүрсгүй ертөнцийн одоо энэ юуны ялгааг одоо ингэ ярих гэдэг юм. Тэр зүйлийнх нь ялгааг чадвар нэ гэж. Хам гомана симбэр зум бинцэ сим лом метр дэнэн зүндүү довэс гомала самжундан дүгмэдла тойжун мэбэр омбана шатвэс гэж. За энэ юу гэхээр хам гома тийм ээ. За сүгхам сүгмэд хам гома симбэр зум бинцэ. За ингээд самади бяцлах тэр цагт бол сим лом мэбэр дэнэн зүндүү довэс гэж. Юу гэхээр сэтгэл бол одоо чөлөөгүй цаг байхгүй ингээд самадид бол оршиж байдаг юм гэсэн санаа. Дэнэн зүндүү довэс сим лом мэба гэдэг нь бол жишээ дүү мэба гэдэг цаг байх. Чөлөөгүй. За дэнэн зүндүү довэс гоман сала самжун дан гэж. Гоман сала самжун. За дээд газарт бол самжун болоод харин сүгмэдэд бол хожун мэбэр гомбана шатва байна гэж тийм ээ. Сүгмэд хам буюу дүрсгүй ертөнцид бол хожун сонсох гэдэг бол байхгүй гэж. Энэ тухай бол одоо чон омбонод номонсон байгаа учраас ий дарнаа гэж. За үүгээр бол сүгмэджин дэнла гомна гэдэг нь бол сүгмэджин нярдуг. Одоо бол энэ үе маань бол нярдуг номонж байгаа үе шүү дээ тийм ээ. Тэгэхээр сүгмэджин дэнла гомна гэдэг нь сүгмэджин нярдуг гомна ижид дамбуула хойсом нягадан гэж. Ижид дамбуула тийм ээ. Таны сусурыг ба ижид мова ижид. Ижид дамбуула хойсом нягадан сүгжин дэнла тэр сүгмэджин дэнла сүгмэджин нярдуг гомнох юм бол ижид дамбуула хойсом няга байхгүй гэсэн санаа шүү дээ. Хойсом няга мэбадан гэсэн санаа. Мэбадан сүгжин дэнла гомна самжун бэд гэж. Сүгжин дэнла гомна сүгжин дэнла сүгийн нярдуг гомна самжун мэд. Самдан шиви нярдуг нэ цэрзийн нярдугын барлаад цорва гадэ байхгүй гэж тийм ээ. Самдан шиви нярдугоос ихлээд цэрзийн нярдуг хүртэл за тэгэхээр бол самдан шиви нярдугоос эхлээд тэгээд намхатае намши тае жиамэд цэрзий тийм ээ. За энэ хүртэл нярдуг хүртэл бол цорва гадэ мэвэс гавадува ижижин дом бон ала ёндунду том азамлажаа гэж. Тэр бол самдан шиви нярдугоос эхлээд цэрзийн нярдуг хүртэл бол цорва гадай байхгүй гэж. Тийм учраас гавадува ижижин дом бон ала ёндун замду том ёндунду том азамлажаа тэ чэгова ёдэ гэж. Чэгова гэдэг нь бол ява гэлж. За ява чэгова ёдэ она самдан сүгмэжийн нярдуг нам. Самдан сүгмэжийн нярдуг бол самдангийн нярдуг дөрв байгаа. Сүгмэжийн нярдуг дөрв байгаа. Тэгээд энэ нугууд гэдэгт нь бол нийтдээ 8 гэдээ олж байгаа шүү дээ. Самдан дамбуу нярдуг, самдан нийвийн нярдуг, самдан сүмбийн нярдуг, самдан шивийн нярдуг. Тэгээд сүгмэд хам дотроо намхатае намшитае жиамэд цэрзигийн нярдуг гэдэг ингээд 8 байгаа тийм үү. Энэ нийт 8 одоо нярдуг бол ядаггийн нямжуг янам шена гэж. Ямбар сэмдэ самдан сүгмэжийн нямжуг яна энижийн ngоши нямжуг ин
мёго бичирдээ гэж. Им мёго бичир. Самдан сүгмижийн юмжиг байна. Энэ ижиг өшин юмжиг байх болов гүй гэж. Мёго бичир. Мёго бичирдээ самсуг яна өши самсуг юм мёго бич. Самсуг яна өшин юмжиг байх албагүй. За бид нар өмнө ярьжсэн дөрөвчийн хичээл дээр самдан дамбын нэрдэг идла жидвийн лай дамбууа болвол самдан садүй юм гэж. Тэстэй дөдүй садүй биш. Дөдүй садүй. Нэрдугийн тогмаа гэдэг ламрын дээр байгаа шүү дээ, тийм ээ. За тэрнтэй адилхан одоо юу гэдэг самдан дамбын нэрдэг болвол самдан садүй, самдан дамбуудаа хамаарагдана гэсэн санаа шүү дээ, тийм. Энэ садүй гэдэг. Түүнтэй адилхан самсуг яна самдан сүгмэд байлаа гэд моши самсуг байх бол үгүй тийм нэрдэг бас болно гэсэн санаа шүү дээ. За самдан дамбуу нэрдуглаа дагваваадан сагмэд гэж бол хоёр байна. Самдан дамбуу нэрдэг дотор дагваваадан сагмэд гэж хоёр байна. За дагвава гэдэг нь юу хэлж байгаа вэ? Самдан дамбуу нэрдэг дотор бол дагвава гэдэг нь юу хэлж байгаа гэхээр дагвава гэдэг нь одоо арилсан ариун гэсэн юм уу? Тэр нь яагаад тэгж хэлж байгаа гэхээр нэгдүгürt бол энэ жигдэмбийн гева байх хэрэгтэй тийм ээ. Жигдэмбийн гева. Нөгөө хоёрт гэвэл яагаад одоо дагвава гэж байгаа гэхээр энэ бол сагжаа учраас. Яагаад сагжаа гэж байгаа вэ? Энэ жигдэмбийн гомбон дагвы чана гэх юм уу те дагвава гэж. Тэ самдан дамбын нэрдуглаа дагвава гэдэг энэ арилсан гэж тавьж байгаа нь бол жигдэмбийн гомбонг ариусгаж байгаа учраас дагвава. Нөгөө талаасаа бол жигдэмбийн гомбон дагвын чана бол сагжаа юм. Мөн бол жигдэмбийн гева учраас бас сагжаа гэж тавьж. Жигдэмбийн гева учраас сагжаа. Тэр бол самдан дамбын нэрдуглаа дагвава. Дагвава гэдэг нь бол жигдэмбийн гомбон дагвын чана. Сагмэд гэдэг нь бол юу хэлж байгаа вэ гэхээр сагмэд гэдэг нь бол жигдэнлэн дайвын лам. Жигдэмбийн лам биш. Жигдэнлэн дайвын лам байгаа учраас юу гэж байгаа вэ? Самдан дамбын нэрдуглаа дагваваадан сагмэ ний гэж. Ний. За лагмаа дүнлаа гэдэг нь самдан нявагаас эхлээд одоо 8 хүртэл тийм ээ. Самдан нявагаас эхлээд 8 хүртэл болоо тэр лагмаа дүнлаа гэдэг. Лагмаа дүнлаа дагвава башиг яваад гэж. Дагвава башиг гэдэг нь бол сагжаа байна гэсэн. За самдан дамбын нэрдэг сагмэ ёддээ гэж. Самдан дамбын нэрдэг сагмэд гэсэн тийм. Энэ дээр сая ярьлаа ш. Дагваваадан сагмэд байна гэсэн тийм. Лагмаа дүн дагвава башиг юм гэсэн. Самдан дамбын нэрдэг сагмэ ёддээ сагмэ ёддээ жүншиг сугжис самдан дамбын нэрдуглаа дэнэ бангийн товжир жүрвийн далим онд үжижинс. Жүншиг суг гэж байгаа үү? Согдоон дотор нь бол жүншиг тэргүүтэй гэдэг нь хэнийг хэлж байгаа вэ? Черомдан чермён хоёрыг хэлж байгаа шүү дээ тийм ээ. Черомдан чермён. Тэгэхээр жүншиг чермён энэ гурав бол самдан дамбын нэрдуглаа дэнэ бангийн товжир жүрвийн далим онд үжид байна гэсэн тийм ээ. Далим онд үжид. Нэрдуглаа тийм самдан дамбын нэрдуглаа дэнэ гэдэг нь самдан дамбын нэрдэг сэмдэн жид. Сэмдэн гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Тэр бол самдан дамбын нэрдэг. Тэр бол тулгуурлаад рангийн товжир жүрвийн далим онд үжид бол байна гэсэн. Онд үжиж нэрдэг лагмаа намлаад байна. Далим жидвала овоо мэвичэрдээ гэж. Нэрдэг лагмаа намлаа гэдэг нь бол самдан нийвийн нэрдгоос эхлээд дэшээ тэрзий хүртэл тийм ээ. Тэр хүртэлх бол нэрдгууд дээр тулгуурлан далим жидвала гэдэг нь жигдэнлэн дайвын лам хөрвүүлэхэд бол хэрэг байхгүй, утга байхгүй. Яагаад үг гэхээр самдан нийвийн нэрдэг товнэ самдан дамбун ойшин юмжиг товын чав. Тэгэхээр самдан нийвийн нэрдэг олцсон хүн маань ямар байх ёстой вэ гэхээр самдан дамбун ойшин ихлэ товлцсон байна. Ойшиг ихлэ тов. Тэгэхээр
самдан дамбуун ойшийг товлчоод самдан нийвийн нярдаг дээр одоо тулгуурлаж одоо тэр жигдэнлэн дайвын лам бясалгах нь бол ямар ч утга байхгүй маа хэрэггүй маа гэсэн. Яагаад үг гэхээр лам лава самдангийн ойшийн нэмжиг томна лам гава самданжи нярдуулаад байна дайламжид бола говом хэвчээр гэж. Нөгөө ертөнцөөс хитээдсэн тэр зам мөр тийм ээ одоо бясалгахад амар хялбар байдаг нь бол самдангийн ойшийн байдаг. Ойшийн нэмжиг нь бол илүү хялбар байдаг. Түүн дээрээ одоо тэр одоо юу байдгийг ямба шийж байдаг юм уу тэгээ доонитч байдаг юм уу мэрдэг баач байдаг юм уу гихтэргүүтэн энэ зам мөрийг бясалгах нь бол илүү хялбар байхад тэр самдангийн нярдаг дээр одоо тулгуурлан жигдэнлэн дайвын лам хэд болоо говом гэж ямар ч хэрэг байх. Тэ илүү нь байж хахад заавал хизүү дээр нь бол тэгэж ямар ч хэрэг байхгүй гэж. Дэла дэнэ гэж. За эндээс үндэслээд бол нярдаг лагмаа дунла цагмын мэжөөгүй жумцэн чевэр нүйсөө гэж. За тэгэхээр самдан нийвийн нярдаг дээр ягаад одоо нөгөө зовлонгоос гих тэр зам мөрөө бясалгахгүй байгаа юм бэ гэхээр самдан нийвийн нярдаг олцсон хүн чинь самдан дамбуун ойши бол урд нь заавал олцсон байх. Энэ чинь юм дис дараагаар явж байгаа шүү дээ, тий. Самдан дамбуун нярдаг. Тэгээ самдан дамбуун ойши. Түүний дараагаар самдан нийвийн нярдаг. Ингээ явж байгаа. Тэгэхээр бол самдан нийвийн нярдаг дээр ягаад бясалгахгүй байгаа юм бэ гэхээр самдан дамбуун ойши заавал урд нь олцсон байх. Тэгэхээр тэр самдан дамбуун ойши дээрээ тэр жигдэнлэн дайвын лам гомнох нь бол илүү хялбар байдал. Дахад одоо хэвчээ самдан нийвийн нярдаг бол хэрэггүй маа. За тэгэхээр энэнүүгээрээ жишээд дээд газруудад нь мөн адилхан одоо нярдаг дээр нь бол жигдэнлэн дайвын лам бол хэрэггүй гэдэг бол яг адилхан учир шалтгаан бол жишээд мэдэрэй. Тэгэхээр бол самдан сүмбийн нярдаг ягаад самдан сүмбийн нярдаг дээр жигдэнлэн дайвын лам ягаад бясалгахгүй байгаа юм бэ гэхээр самдан сүмбийн нярдаг олсон хүн маань самдан нийвийн ойшийн нэмжиг олсон байх ёстой. Тэгэхээр тэр ойшийн нэмжиг дээрээ зам мөрөө бясалгах нь бол илүү хялбар байдаг. Тэгэхээр самдан сүмбийн нярдагыг бол яахгүй гэсэн. Хэрэглэхгүй гэсэн. Ижиг би жумцсан гэдэг шүү дээ. Ямар жумцсан байгаа вэ? Учир шалтгаан нь бол тэр жигдэнлэн дайвын ламжийн сэмдэн мажеба бол чевэр нүйсөө гэсэн санаа шүү дээ. Дэла дайна нярдаг лагмаа дунла лагмын мэжөөг жумцсан гэдэг нь бол тэр жигдэнлэн дайвын ламжийн сэмдэн мажеби жумцсан чевэр нүйсөө гэсэн. Нярдаг нямонжин мэдээ гэж. Нярдаг нямонжин мэдээ тэ рангийн огсаала очигдон барлуур жид меню бичээр гэж. Нярдаг нямонжин яагаад байхгүй байгаа юм бэ гэхээр бол рангийн огсоолоо очигдон барлуур жид меню бичээр гэж. Өөрийн доод газар тийм ээ доод газар. Газрынхаа бол очгоосоо бол салж чадаагүй байгаамаа. Тийм учраас төгсөй байгаа. Тийм ээ. Эндээс бол тэр нярдаг яагаад нөгөө ойшийн нэмжгүүсээ түүхтөө хэцүү гээд байгаа юм бэ? Ойшийн нэмжиг нь ам мөр бясалгад жигдэнлэн дайвын лам гом бала лам лава гэдэг байгаа. Тэгэхээр нярдаг бол рангийн огсаалаад очигдон барлуур жид меню бичээр гэж. Оноо Ахтунгийн дүүбийн нярдаг гэж. Ахтунгис дүүбийн нярдаг дүүгийн онду шина башиг бис дүүбийн самдан дамбуун идла жидбийн нярдаг лай дамбууа доогоона дийцүүлдэн шалгын намбар шавга жедавуу ин шина гэж. Энэ ярьж байгаа нь бол жоох те Ахтунгийн дүүбийн нярдаг дүүгийн онду лахтун одоо хамаарагдах юм уу те лахтун одоо иймбийн нярдаг одоо 6 нярдагын урдаар шина башиг бис дүүбийн самдан дамбуу нярдаг идла жидбийн лай дамбууа гэж байгаа тийм үү. Тэр яагаад байх вэ? Мөн шинаа лагантун намбар шавга жидав. Шинаа гэж юу юм? Лагантун гэж юу юм бэ гэвээс дэя шинаа матобор лагтун товоо мэддэ гэж. За шинааг олохгүйгээр эхлээд сэтгэлдээ шинаа төрүүлэхгүйгээр лагтун төрүүлнэ гэж бол байхгүй. За энэ юу гэсэн утгатай вэ гэхээр шинээр урд нь бол шинаа лагантун одоо олоогүй тийм ээ. Анхлан шинээр төрөх дэс дараа нь бол заавал шинээ нурдаа. Тэгээд лагтун. Шинээ лагантун хоёрыг
сэтгэлдээ нэгэн төрүүлсэн болвол түүний дараагаар бол одоо гомноход хахтун эхлээд дараа нь шинэ энэ төр янз байж болдог байна. Одоо над шиг ч юм уу шинаач байхгүй, хахтунч байхгүй ийм хүн болвол яг үхээр энийг төрүүлэхийн тулд заавал урдаар шинээг нь олж иж дараа нь хахтун төв. За энэ тийм энэ одоо юу гэдгийг сарду тов яванду гэх юм уу те. Шинээр анхлан шинээр сэтгэл үндсэн төрүүлэхийн батад ярьж байгаа асуудал шүү. Шинэ матубар хахтун това мэдээ гэж. Мэдээ жонжуглаа. За жонжигт юу гэж юм гэхээр бодисодын явдалд орох уу гэдэг юм тийм ээ. Жонжуглаа. Шинэ равдуудын бэл хахтунги нёмон намбар жомбор тэжана умар шинэ алжаа шидэм гэж. Шинэ равдуудын бэн гэж байгаа. Жишээ нь бол донитлам миг. Хоосон чанарт одоо анхаарал хандуулж түүнийг бол бяцлаглалын орон болгож тийм ээ. Мигүүл бол донитлам мигвийн шинэ равдуудын бэн хахтунгийн гэдэг нь бол мөн адилгаагүй донитлам мигвийн хахтунгис нёмон намбар жомбор шэжана гэж тийм ээ. Нисванисыг бол жинхэнэ ардаг нь бол одоо хоосон чанарыг бяцлаглсан шүү дээ тийм ээ. Тогмоо майрагва гэдэг байгаа. Тэр майрагва дээр бол дагдсан тавьж байгаа шүү дээ тийм ээ. Дагдсан. Тэгэхээр дагдсангийн эсрэг бол дагдузимбийн зимба ийд барих үзэл баримтлалын яг эсрэг тал нь болсон. Одоо зиндан ой сугалбын ло дагмид дугбын шэрв тийм ээ. Дагмид дугба. Тэгэхээр бол одоо дагмид дугбын шэрв гэх юм уу? Дагмидлаа мигва тийм ээ. Донитлаа мигвийн шинэ равдуудын бэн мөн донитлаа мигвийн хахтунгаар бол няман намбар жомбаг тийм ээ. Нисванисыг бол тийм дардаг гэдгийг бол мэдээд яахлуу анхлан шинээд бол одоо суралцаж шинээг бол эргэлхийлээрэ гэж. Ингэж бол жонжигтай тийм ээ. Тэгэхээр энэ утгаар юу илэрхийлэх гээд байгаа юм. Тэгэхээр анхлан одоо төрхийн стара нь бол шинэ юмаа гэдэг үгээр илэрхийлж байгаа. Жишээд гонжиг зэг балаас энэ доошууд бүхэн багшин альцсан доо гонжиг зэг ба гэдэг нь бол судар юм ба. Бүхэн багшин альцсан сударт бол сүлтэм лааны найна дэнгэнзэн товтэй дэнгэнзэн том найжан чэрв гомборжид чэсүн гэж. За сүлтэм лааны найна гэдэг нь бол энэ сүлтэм гэдэг нь бол цодоржин домбаг хэлтэй. Ангид тонилохын одоо цодоржин сүлтэмлаа бол оршоод тийм ээ. Одоо эцэл бэлэнгийн одоо саваар аваад тэгээд дэнгэнзэн товтэй гэж. Дэнгэнзэн гэдэг нь бол шинэжин овор жүрвийн дэнгэнзэн тийм ээ. Шинэгийн овор жүрвийн дэнгэнзэн бол олоод тэгээд яах нь дэнгэнзэн тов найжан шэрв гомборжээд гэж. Дэнгэнзэн товлоод бол тэгээд дараагаар нь бол шэрв гомбо буюу хахтун гомборжээд гэж. Тэгэхээр юуны урд нь хэлжсэн тийм ээ. Шинэгийн овоо бол шинэ гэдгийн мөн чанар нь бол дэнгэнзэн. Цахтунгийн мөн чанар нь бол шэрв юм. Тэгэхээр энэ яг бол тэнтэй зарлуулаад харахад болж байгаа. Сүлтэм лааны найна дэнгэнзэн гэдэг нь бол шинэ товтэй. Дэнгэнзэн тов найжан гэдэг нь бол шинэ тов найжан гэдгсэн шүү. Эсвэл одоо юу гэдгийг шинэжин овор жүрвийн дэнгэнзэн тов найжан шэрв гомборжээд гэдэг нь бол хахтун гомборжээд гэсэн мөн чанар нь нэг тийм ээ ингэж ойлгож байна шүү дээ. Шэрв гомборжээд. Тэгэхээр доонд бол одоо жилэнүүд бол эхлээд бол саваараа сахиад аваад тэгээд бол шинэ бол сэтгэлдээ төрүүлээд тэгээд тэр одоо төрүүлсэн шинэ дээрээ бол хахтун бол гараа гэж багшаал тийм ээ гомборжээд. Хэмээн зарлаа гэж жишээс. Оноо гүндүүлээ гэж. Тэгвэл гүндүүд юу гэсэн байна вэ гэхээр далааны согтон товоо инжи шинааны матувдэ. Тэгэл хахтунла дэнэ шинаало зомборжидо шээсүн бадан галлоо шинаа. Өөдөөс юу гэж байна? Аранлаг бол хэллээ шүү дээ сая тийм ээ. Тэгэд бол юу хэрэгтэй юм шинэ хэрэгтэй. Дараа нь бол хахтун төрүүлнэ гэдэг. Энэ дистара нь бол ийм юм гэсэн чинь. Тэгвэл одоо гүндүүд ингэж альцна гэж. Зарим нь бол далааны сахтан товоогийн шинэ матув. Зарим нь бол эхлээд хахтун бол одоо сэтгэлдээ төрүүлээд шинээг бол төрүүлээгүй байна гэж бодоогүй байна. Тэгэл хахтунлаа дэнэ шинээло зомборж доо гэж тийм. Хахтун дээр тулгуурлаад эхлээд хахтун
буюу үлэмж үзэхийг гэлдээ төрүүлээд түн дээрээ тулгуурлаад шинэ одоо ингэ шинээд одоо хичээл шимтлэг гаргаж байна гэх маягтай тийм ээ. Ингэж айлцсан байх шүү дээ. Тэгэхээр бол энэ дээр чинь эхлээд лагтун. Тэгээд лагтун олцсон мөртлөө шинэ олоогүй байх байна гэж. Тэгээ харин лагтун дээрээ тулгуурлаад шинэ одоо төрүүлэх ингэж айлцсан байж тээ. Гэж одоо зарлилсантай таны одоо аранлаг таны хэлж байгаа чинь харшилж байна шүү дээ гэх юм бол 1000 галтэй гэж. Энэ бол банчин сономдоо бол амын үг шүү дээ тийм. 1000 галтэй дүндээ хамдан дамбуу нэрдugжис дүйвийн дэншин онсон дуудагын лагтунла дэнэ дэншин онсон дуудагын самдан дамбуу ойшис дүйвийн шинэ дуула гомбай гэж. Ялгааг нь харж байна уу? За саяны энэ гүндүүгийн дүн бол юуг үзүүлсэн бэ гэхээр хамдан дамбуу нэрдugжис дүйвийн дэнши гэж байгаа зэ. Самдан дамбын нэрдugжис дүйвийн дэнши гэдэг чинь самдан дамбын нэрдэг олно гэдэг маань бол эхлээд шинэ олцсон гэсэн үг шүү дээ. Эхлээд шинэ олцсон гэсэн үг. Тэгжээ самдан дамбын нэрдэг болж байгаа шүү дээ тийм үү? Дараа нь гарч. Тэгэхээр самдан дамбын нэрдugжис дүйвийн дэншин онсон дуудаггүй гэдэг нь хагийн дэмбаши тийм ээ. Дүгдэн гүнжин гогдон ламдан дэн онсон дуудаггүй лагтунла дэнэ дэншин онсон дуудаггүй самдан дамбын ойшийн дүйвийн тэгэд бол самдан дамбын нэрдugжис дүйвийн дэншин онсон дуудаггүй лагтунла дэнэ дэншин онсон дуудаггүй самдан дамбын ойшис дүйвийн шинэ дуула гомбай гэж. Тэгэхээр энэ ялгаатай тийм. Эхлээд нэрдэг дээрээ бол одоо дөрвөн үннийг бол элтэд одоо онж таньж мэдсэн хахтун төрүүлээд тэн дээрээ тулгуурлаад бол дараагийн одоо үе шат болж байгаа. Тэр дөрвөн үннийг одоо элтэд онж таньж мэдсэн самдан дамбуу ойши ойши дүйвийн шинэ дуула гомбай гэж. Түүнээс биш бүр одоо шинэ төрүүлээгүй лагтун төрүүлээгүй хүн лагтун сэтгэлдээ төрүүлээд дараа нь шинэ гэсэн. Самдан дамбуу нэрдugжис дүйвийн ингээд хэлээд эхлэх. Тэгэл зэрэг энэ бол шинэ товлцсон хүн дээр ярьж байгаа нь бол ойлгох тийм ээ. Шинэ дуу гомбой юм бичэрдэ саян уушилаа гэж. Саян уушилаа чаяа дунгал ламжи барду яндаг ба жедава шинду равду шэла гэж. Дунгал ламжи барду гэж тийм. Дунгал багаас эхлээд ламдан яндаг ба жедава шинду равду шэла. Самдан дамбуу ласуваны матувдэ. Самдан дамбуу ngоши бол ласуу матувдэ. Дэ дугма тагду сим жогги. Чэ намбар жетвар мижито. Дэ лагвин шэрв дэнитла дэнэ лагвин симла жорвор жито шэсун гэж. За яг л одоо саяны хэлснэг хэлж штэ. Дэмбаши төвчөндөө бол дунгал дэмбагаас эхлээд ламжи барду гэдэг нь ламдан яндаг ба жедава шинду равду шяла гэдэг нь бол тэ дэмбэр мадува гэдэг юм уу тийм ээ. Жедава шинду гэж байгаа. Жедава дуугаа жини бадуугаа гэж байгаа шүү дээ тийм ээ. За тэрнийг бол яах нь дэмбэр мадува равду шяла самдан дамбуу ласуваны матувдэ самдан дамбуу ойши биш самдан дамбуу нэрдуулаад байна. Дунгал дэмбагаас эхлээд ламдан хүртэл бол дэмбэр мадува доглоод матувдэ дэ дугма тагду сим жогги гэж чинь тийм ээ. Сим жогги гэдэг нь сим жогва гэдэг маань бол тэр шинэ жин овоо дэнгийн зэн товлсон шүү дээ. Чой намбар жидвар мижидо. Дэ лагвин шэрв дэнитла дэнэ гэдэг нь бол хахтунгаа хэлж байгаа шүү дээ тийм. Лагтунла дэнэ лагвин симла жорвор жидо гэж. Лагвин сим буюу шинэ. Лагвин шэрв гэдэг нь бол юу ах вэ? Лагвин шэрв гэдэг нь бол лагвин шэрв гэдэг нь бол хахтун. Лагвин сим гэвэл шинэгаа хэлж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр бол дэмбашила мэгвийн хахтунла дэнэ лагвин сим буюу шинэ жорворж одоо хэмээн зарлаа. За яг л саяны юу гэх. За хажиг жүндү жоггүй дэнгийн зэн суггүүд шинэ индэ гүндүүлээ. За жүндү жоггүй дэнгийн зэн. За энийг өмнө ярьсан шүү дээ тийм ээ. Жүндү жоггүй дэнгийн зэн тэргүүтэ гүүд шинэ индэ гүндүүлээ гэж. Гүндүүлээ. Шинэ ган шинэ дэдэ нан нетла сим жогвадан жүндү жогва ландэ жогва. Невр жогва дулур жидва шевр жидва намбар шевр жидва зэжиг дүү жидва нямбар жогва шэсүн бичэр нам ачдаг гэж. За гүндүүд өгсөн гэхээр шинэ гэж юу юм бэ гэхээр дэдэ нан нетла сим жогва. За дотгошоогоо бол эхлээд сим жогва жүндү жогва. Энэ бол 9 зүйл маань юу хэлж байгаа гэхээр шинэг одоо
бүтээхийн тулд шинээг сэтгэлдээ одоо бий болгохын тулд одоо хийж байгаа 9 одоо ийм үе шаттай ийм бяцлаглууд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ламрам дээр ч тодорхой байгаа тийм ээ. Одоо симнэгүү гэж нэрлэдэг сэтгэлийг одоо тогтоох ийм одоо 9 ийм арга зам байна. 9 юу байх вэ те? 9 гэж нэрлэж байгаа. Тэгээд эхний 8 нь бол одоо тэр арга нь 9 нь бол өөрөө шинэ байгаа шүү дээ тийм ээ. Симнэгүү те жогба жүндүү жогба ланда жогба нёвор жогба дүлүр жогба шэвэр жогба намбар шэвэр жогба дэж өгдөө жогба нямбар жогба гэдэг нь бол 9 шүү дээ. Хэмээн зарлагдсан гэж. Нямбар жогба гэж. Чэсэн би чинь. Тэгэхээр бол эдгээр бүгдөө шинэ гэж одоо хэлж байна гэж ойлгоод байна шүү дээ. Хажиг бол. Чэсэн би чирна мачвдэ гэж. Тава мачв. Эний жүндүү жогба дэнген сонсоггүйла шинэж мингэ дагнаад юм гэж. За аранлаг бол юу гэж юм гэхээр хүндүйд бол одоо энэ сэтгэл тогтоох энэ одоо аргуудыг 9 зүйлийг бол шинэ гэж нэр зүүгээд зүйлс юм аа. Тэ шинэ гэдэг нэр зүүгээд шинэ гэж хэлсэн болохоос биш. Жинхэнэ утгандаа бол шинэ биш юм аа. Зүгээр нэр зүүсэн төдий юм аа гэсэн санаа. Мин дагва тэ. Мин дагна тэм баянла шинэ яна Шинжаан жилсэн би чаваа гэж. Шинэ бол Шинжаан буюу нөгөө Дүй Шинжаан. Сим Шинжаангийн бол эзлэгдсэн байх. Өстой юм аа гэж. Шинэ. Сим Шинжаан. Дүй Шинжаан. нэр эзлэгдсэн байх гэж. Гондол жумдаанда жанчуулсан ба дэ жисрэдүү симламиг сим нанду идла жевана дүй шиндүү жамбадан сим шиндүү жамба гэдэг нь дүй шинжаан сим шинжаан. Шиндүү жамба матоба дий барду идла жетва дела жи шигжи жамба шинаны минжи шинажи жесу тумба жесу тумби маватын цумбар дэмба ямбар жотворчаа гэж. Дүй шинжаан сим шинжаан олоогүй байгаа тэр хүртэл бол одоо яг нь олох хүртэлсэн санаа шүү дээ тийм ээ. Олох хүртэл бол түүнийг юу гэх юм бэ гэхээр жамбаа гэд хариулж байна те. Жамбаа шинаа бол биш юм аа. Шинааны минжи шинаа бол биш ээ. Дүй шинжаан сим шинжаан төрх хүртэл бол шинаа бол биш ээ. Шинажи жесу түмбэ маватын цумбат юм ба. Ийм гэдэг нь шинаатан жесу түмба гэдэг нь шинаатай адил ийм одоо бяцлал юм. Маватын цумбар. Шинаатай адилхан. Тэгэхээр энэ юу хэлж байгаа гэхээр эхний энэ одоо тийм ээ сим жогвагаас эхлээ жүндүү жогва ланда жогва нёвор жогва дүлүр жогва за тэгээ шивэр жогва намбар шивэр жогва дээжигдүү нямбар жогва тэ нямбар жогба энэ сүүлийн одоо ялангуяа энэ гурван үе дээр бол эдгээр нь бол сэтгэл бол нэлээд сайхан ингээд тогтчихсон. За сүүлийн хоёр лугаа бол одоо нөгөө живх тогшрох энтрийн гим болвол ийм болоод. Тэгээд зэрэг бол шинэ бараг төрцөн шиг. За төрцөн гэж андуурахч үе бас байгаа. Тийм ээ шинэ төрцөн байна гэж андуурахч үе. За зарим одоо чарлбанаар бол энэ сүүлийн үе шатууд дээр бол бүр нирваныг олчлоо гэж андуурахч юм үе байгаа. Нирван тийм ээ одоо зовлонгоос би одоо жинхэнэ одоо нирваныг олчлоо ч. Тэгэж андуурахаар ийм одоо амарлангуй хэл ман тогтоод гэдэг. За тэдий тийм боловч энэ үед бол Шинжаан буюу одоо тэр Дүй Шинжаан, Сим Шинжаан хоёр өрөөгөө байгаа үедээ бол энэ одоо шинэ жинхэнэ одоо шинэ бол болоогүй байгаа гэдэг байна. Тэгээд нямбар жогоо төрөөд хизээ шинэ Шинжаан одоо хизээ сэтгэлдэн төрөж Дүй Шинжаан, Сим Шинжаанаар сэтгэл эзлэгдэн тэр үед эзлэгдэхтэйгээ зэрэг хай шинэ боллоо гэж шинэ төрлөө гэж одоо үздэг байна. Тийм учраас бол тэр сүүлийн үеүүдэд бол ялангуяа андуурагдах магадлал өндөртэй байдаг. Учраас тэр бол яг нь Дүй Шинжаан, Сим Шинжаан олох хүртэл бол одоо тэр нь бол шинэ биш ээ гэж. Шинааны минжи, шинажин жесу түмбэ маватын цумбар гэм. Ийм гэдэг нь бол шинатай адил төстэй гэсэн байна шүү дээ, тийм ээ. Шинатай адилхан ийм туслал юм аа гэж. Хэмээсэн хийгээд жанлажан гэж. За энэ жанла гэдэг нь бол дөдөжан гэж байгаа шүү дээ. Ондог жонд юм уу байхгүй шүү дээ. Жанлажан ягон бала дүмэж дэнэ дий лүйдэнсэн шиндүү жамба че томна эдлажэдэн жашажа шэсүн гэж. Ягон бала дүмэж гэдэг дэ гон бала гэдэг нь юу бясалгаад гэхээр зэрэг нөгөө сэмнэ гүг бясалгаад дүмэж дэнэ дий одоо юу гэдгийг сэтгэл бол одоо ингээд өмцгөө болоод эхэлж байгаа тийм. Сэмнэ гүг бясалгаад сэтгэл өмцгөө болоод
Тэгээд Дэна Ди Лютенсэн Шиндо Жамба Четона гэж. Тэгээд тэрний бол бие сэтгэлийн бол Шиндо Жамбаг бол олоод Идла Жидан Жашажаа гэж. Идла Жидан Жашажаа гэдэг нь бол тэр үед бол жинхэнэ шинэ болно гэсэн. Ижид ярдуу Идла Жидийн зай дамбуу тий шинэ тоглос. Шинэ томоогийн Динэнзэн болж байгаа. Ийм санаа шүү дээ. Шиндо Жамба Че тоглосон тэр үеэс эхлээд бол ижид зай дамбуу тий ярдуу Идла Жидийн зай дамбуу буюу Самдан Садужийн ригва. Шив тэр үеэс эхлээд төрж байгаа маа. Хэмээн зэрлээс. Гэж. Шинаина Динэнзэн ин гой бадан Ахтун яна Шэрвийн гойбор шаттэй гэж. За мөн юу гэж. Шинаа бол Динэнзэн байх албатай. Сахтун бол Шэрв бэлгүүний хүн чанартай байх албатай гэж. Гонжиг бэрнлээс. Энэ осол бурхан багшийн альцсан судар шүү дээ. Доо гонжиг бэрнлээ. Шинааны сэм зээжиг баавуу гэж. Сахтунны сусар дуг баавуу гэж. Шинаа гэдэг бол тэглэн нэгэн үзүр тогтоосон ийм сэм зээжиг ба буюу Динэнзэн гэсэн санаастай сэм зээжиг би Динэнзэн юм. Сахтунны сусар дуг буюу тус нь онд таньж мэдэх гэдэг нь бол Шэрв гэсэн. Сахтунны сусар дуг буюу Шэрв юм. Жишээдэн Живзүн Жис Живзүн Жамбоо гомбо. Тийм ээ Живзүн Жис гэдэг нь Живзүн Жамбоо гомбо. За энэ Живзүн Жис гэдэг энэ татж байгаа энэ дүн бол мөн адил Дөдөжангийн үг шүү. Дөдөжан Жанлаа гэсэнтэй адил тий. Дөдөжанлаа Чэжи миний домба анди Чинэ ламдо шэвэржа Сахтун ламны дэдон нам амбар жадва шэвэржа шэдан. Чэжи мин гэж юм шнэ тийм ээ. Юмсын нэр нь бол гэсэн маягтай үг. За энэ юу хэлж байгаа гэхээр Гүмбуудан кам Гүмбуудан кам энэ олон зүйл бол ингээд дүйнэ тий Гүмбуудан кам эдгээрийг бол ингээд хураагаад нэг газар юм тий дүйнэ домба анди домба гэдэг нь бол тэр юу гэх юм зээжигдүү тийм ээ сэтгэлээ энэ бүгд дээр бол тогтоогоод тэгээд шинэ ламдуу шэваржаа гэж. Үүнийг бол шинэ гэж бол мэдхтэй гэж. Сахтун ланы дэдон нам гэж. Сахтун ламны дэдон нам гэдэг. Тэр Сахтун гэдэг бол саяны энэ Чэжи мин гэдэг байгаа шүү дээ тий. Гүмбуудан кам энэ олон зүйлсийн бол яах нь тэр юу гэдгийг нэр томьёо зүүсэн байгаа шүү дээ тий. Гумба, гава, ширээ, сандал гэдэг олон зүйл тий. Гумбуу, сүгжи бумбуу, цорвэ бумбуу, дүжиж энэ олон нэр томьёо тийм ээ. Сахтун гэдэг бол тэдгээрийн тэр нэр утгыг бол нугуудыг бол намбар жадва шэваржаа гэдэг нь хин шинжилдэг буюу тус нь онж таньж мэддэг гэдгийг бол мэдэх хэрэгтэй гэсэн. Тэгж мэдэрээ гэж. Доонд бол ингэж хэлсэн байна шүү дээ тийм ээ. Доонд. Иймэрхүү маягаар л энэ утгыг Чэжи миний домба анди гэдэг энэ Дөдөжанд тий шинэ ламдуу шэвэр. Шинэ гэж мэдэрээ. Тэгэхээр энэ Чэжи мин бол яг домба гэдэг нь бол ингээд энэ дээр анхаарлаа хандуулад сэтгэлээ тогтоогоод тийм ээ. Тогоод үүнийг бол шинэ гэж мэдэрээ. Сахтун лам гэдэг нь бол ийм дон буюу нөгөө түрүүний хэлсэн тэр юмсын Чэжи мин буюу тэр зүйлүүдийг бол яах нь намбар жадва шэвэр. Тийм шинжилдэг гэж мэдэрээ. Тийм ээ. Нэгсэндээ шэрэв гэж. Дээрээ шэдэн. Яндаг найва ладена симла симний жогчирдан. Шэрэв намбар жидвич Хина Даниэл Сахтун иншээс гэж. За яндаг найва ладена симла симний жогчирдан.
яндагур найваала дэнэ симла симни жогба гэдэг нь зээжигдүү жогби чирэр гэсэн санаа шүү дээ. Сим зээжигдүү жогби чирдан чөв намбар жидви чирэр гэдэг нь энэ болов юу гэж чөв намбар жидви чирэр гэдэг нь тэр тахтунгийн одоо бясалгал гэдэг бол чö равду намбар жидва юм аа. Чö равду намбар жидва. Шинэ даны тахтун ин гэж. За тийм. Шинэ даны тахтун ин. Яндагур найваала дэнэ симла симни дээжигдүү жогба гэж. Нэгдүгээрт бол жогба гэж. Энэ нь бол шинэ юм аа гэсэн. Симла симни дээжигдүү намбар жогба нь бол шинэ. Чö рав намбар жидва буюу юмсыг бол одоо тийм шинжилдэг. Энэ нь бол тахтун юм аа гэж тийм. Шинэдан тахтун гэж. Тэр эхнийх нь бол шинэ, хоёр дахь нь бол тахтун гэсэн. Тэгээ симла симни жогва гэдэг нь сим зээжигдүү жогва нь шинэ юм аа гэж. Чö равду намбар жидва нь бол тахтун юм аа гэсэн. За хэмээн зарласан аа гэж. Хэмээн зарласан. За хажиг шинэ яна Лүсэм Шинжанжийн Дэви Симбийн чавар додва мэрэгдээ гэж. Мэрэгдээ гэж. За хажиг бол юу гэсэн гэхээр шинэ бол Лүс Шинжан Сим Шинжангийн амгалангаар бол эзлэгдсэн байх алавтай гэж байгаа нь бол бас буруу юм аа гэж. Додва мэрэгдээ гэж. Сүгмэд на Лү Шинжан мэвич. Сүгмэд на Лү Шинжан. Лү Шинжан яна рэгжа жимчдийн говь байж тэ. Сүгмэд хамд бол дүрс байхгүй шүү дээ тийм ээ. Сүгмэд хамд дүрс байхгүй учраас рэгжа жимчд байх. Рэгжа жимчд байх. Рэгжа гэдэг маань бол чи сүг шүү дээ тийм. Чи сүгдэл яна сүг жимчд, да жимчд, ди жимчд, ро жимчд, рэгжа жимчд гэдэг 5 байгаа шүү дээ. Тэр чинь чи сүг чинь сүг үстэй. Тэгэхээр сүгмэд хамд чи сүг байхгүй учраас Лү Шинжангаар эзлэгдэх гэдэг яриа угаасаа байх. Лү Шинжан яна рэгжа жимчд юм. Тэгэхээр бол тэр Лү Шинжан гэдэг нь рэгжа гэдэг нь мэдрэхүй байх нь тийм ээ. Рэгжа хүрэлцгүй. Одоо бидний одоо хатуу ширүүн тэгээд одоо энэ тэдгээрээс үндэслээд төрж байгаа тэр мэдрэмжүүд байна шүү дээ. Таагүй мэдрэмжүүд. Тэгэхээр шинэ төрхөөр бол тийм таагүй мэдрэмжүүд бол байхгүй. Ягаад гэвэл буйны одоо ажилд бол тэгэж одоо нурууч хэлхээс ахуулаад ийм төвхтэй асуудал бол үүсэхгүй. Энэ ийм рэгжа жимчд бол байхгүй. Тэгэхээр Лү Шинжан бол рэгжа жимчд юм аа. Довн лодонжис Лүж рэгжа чадвар гайви сина Лү шиндүү жамбар рэгвэр жата ид гана сим шиндүү жамвар журоо шэ долоо жум. Довн лодонжис юу гэж юм? Лүж рэгжан чадвар гайви сина гэж тийм ээ. Биеийн одоо ийм хөрөлцөхийн одоо ийм ялгамжаатай баясгалан төрөхийг бол Лү Шинжан гэж. Лүжийн рэгжан чадвар гайви сина Лү шиндүү жамбар рэгвэр жата. Лү Шинжан гэдэг нь юу хэлж байгаа гэхээр тийм биеийн их тийм онцгой тийм амгалантай мэдрэмж төрөө тэрнээсээс үндэслээд тийм баясгалан төрж. Тэр цагт бол Лү Шинжан төртөө гэж. Иг гана гэдэг нь бол сэтгэл одоо ингээд баясгалантай амгалантай мэдрэмж төрөөд хүндээ баясгалан төрөхөөр зэрэг бол Сим шиндүү жамбар гэж. Сим Шинжан. Тэгээ энэ тухай бол ламрам дээр бүх одоо энэ шинэ одоо ингэ бясалгаад тийм ээ нөгөө синнэгүү жогва жүндүү жогва лэндүү жогва гэдгээс ахуулаад ингээд төрөөд тэр бүх одоо тэр дотоод сэтгэлд явж байгаа тэр процессуудыг нь бол маш нарийн ялгаж өгсөн байгаа шүү дээ тийм ээ. Тэгээ шүнгээ үзэхтэйгээ зэрэг ингээд хооронд нь харахаар маш тодорхой бол. Тэгээд хамгийн сүүлд нь тэр нямбар жогва тэгээд одоо шинэ төрөхтөөгөө зэрэг бол ингээд шинэ төрнө гэдэг маань бол Лү Шинжан Сим Шинжан. Лү Шинжан Сим Шинжан яг одоо төрж байгаа ихний акшныг бол шинэ гэж бас нэрлэхэд хэцүү байгаа шүү дээ. Одоо ламрам интернэс. Лү Шинжан Сим Шинжанжийн Симба эзлэгдсэн түүнийг бол шинэ гэж хэлнэ гэдэг үгэн дээрээ хэлсэн бол хамгийн ихний акшн байгаа шүү дээ. Лү Шинжан Сим Шинжан төрж байгаа хамгийн ихний акшн энэ бол бас яг шинэ гэж хэлэхэд хэцүү байна. Ягаад тэгэхээр
тэр нөгөө Шинжаан төрж байгаа ихний агшинд бол сэтгэл маш хөөрөмшдөг байна тийм. Яг тэгвэл Лю Шинжаан, Сим Шинжаан одоо төрж байгаа тэр ихний агшинд бол энэ одоо энэ дээр яригдж байгаа энэ баясгалан гэдэг байгаа шүү дээ. Ригжаан чадвар гависна гэж. Ид гана гэдэг байгаа. Энэ баясгалан төрөх үед бол сэтгэл маш хөөрөмждөг байна. Эхний нэг хідэн хором. Тэр үеийнхийг бол бас шинэ гэж хэлэхгүй гэж ялгаа гаргаж. Тэгээд одоо юу гэдгийг аажмаар тэр баясгалан маань ингээд нэг хөөрөмшил маань ингээд одоо буухтайгаа зэрэг тэр цагаас эхлээд бол одоо жинхэнэ одоо нөгөө сэтгэлийг одоо мүлийт тосон тэр шинэ болж ингэж нарийн ялах. Тэгэхээр юу гэж юм? Лю Шинжаан яна ригжа жимчүүдийн говь вечердөө ловон лодонжис Люжи ригжаан чадвар гависна Лю Шинду жамбар ригва гэж. Тэгэхээр бол энэ гави Сэмба яна те ингээд энэ баясгалангаар эзлэгдэхтэй зэрэг Лю Шинжаан болж байгаа. Энэ бол маргаан баг. Сэтгэл баясгалтайгаа зэрэг Сим Шинжаан бол болж байгаа. Яг энэ сэтгэл баясж байгаа биеийн амгалан одоо төрөхтөөгөө зэрэг бас баясгалан төрж байгаа. Энэ бол бас сэтгэлийг бас дээш нь ингэж хөөрөгдөг, дээш нь жоохон шиддэг байна. Тэгээ ингээ хөөрөхтөөгөө зэрэг бол яг тэр хормын одоо тэр сэтгэлийг бол шинэ гэж хэлэхгүй гэдэг. Ийм юм яа. Тэгээ энэ дээр бол маш сайхан тодорхой ялгаж гсэн байна шүү дээ. Шинжаан гэдэг чинь бол юу юм бэ гэхээр Лю Шинжаан гэдэг нь бол Люжи ригжаан чадвар гависна Лю Шинжаан. Ид гана Сим Шинду жамбаа юм ба. Чи доолож өнгө ичэр гэж. Мөн адил ингэж бол юу вэ? Судраас үсээр л байна. Химэн дээр. Сахтун янаян евр Шинжаан жилсэн ба гоё дээ гэж. Сахтун ч гэсэн бол бас мөн адилхан Шинжаанаар бол эзлэгдсэн байх хэрэгтэй юм аа. Шинэ төдийгүй сахтун ч гэсэн Шинжаангаар эзлэгдсэн баг. Шинэ биш үү? Шинжаан. Нөгөө Лю Шинжаан, Сим Шинжаан хоёроор эзлэгдсэн баг хэрэгтэй. Гондоллаа гэж. За додоо гондоллаа. Сумдаа жанчулсан ба дэ жисрэдүү Людэн Сим Шинду жамба матулж барду жидэр лэгвэр самбин чö дэдэгла динэнзинжин жөдül бол сүгнэн нанду идла жидва дела жишиг жи жамба сахтуны маиндэ гэж. Сахтуны маиндэ. Маиндэ сахтундон Жесү түмби мавадан цүмбэрдэн ба ямбарч одурч аваа. Гондлын энэ юм бол бас тийм ээ. Тэгэхээр бол юм чинь жумдаа жанчуу сүмжсрээд Людэн Сим Шинжаан матуби барду жидэр лэгвэр самбин чö дэдэгла динэнзингийн жөдül бол сүгнэн нанду идлаж жиш гэж. Динэнзингийн жөдül сүгнэн гэдэг чинь бол юу гэж байгаа вэ? Зүгээр сүгнэн гэдэг чинь дийн донжи гэсэн. Зүгээр тэр юу гэдэг лэгвэр самбин гэдэг нь бол одоо тийм ээ тэр шервиг хэлж байгаа шүү дээ. Лэгвэр самбин чö дэдэгла динэнзингийн жөдül бол донжи нанду идлаж байгаа гэсэн. Тийм ээ. Динэнзингийн жөдül донжи тэрнтэй төстэй тэрний тусгал шиг л юм ингээд тэр ажил нь бол тэрнтэй төстэй л тийм ажил хийж байгаа маа л гэсэн сан. Зүгнэн гэдэг. Тэр нь одоо толинд төрсөн тусгал шиг толинд одоо бидний нүрээ ингээд толинд харахтайгаа зэрэг толинд тусж байгаа нүрний царайны тусгал бол бидний жинхэнэ нүүр царай бол шүү дээ тийм ээ. Өөр тусгал. Тэр шиг энэ бол дэвэр самбин жод динэнзингийн жодül донжи буюу сүгнэн тусгал нь юм аа. Түүнээс бол жинхэнэ одоо юу биш ээ. Жамбаны тэр чин бол сахтун болов биш ээ. Сахтунд нь Жесүтэн ба мовод. Жинхэнэ сахтун биш. Лю Шинжаан, Сим Шинжаангаар эзлэгдээгөө бол сахтун биш. Сахтунд нь Жесүтэн ба юм аа. Жентүн ба буюу тэрнтэй адилхан гэсэн. Хэмээн зарлиасан. Сахтун товна шалах сүмбрэл тов говаа индэ гэж. Сахтун товна шинэ лагонтон одоо тийм ээ амирлан орших, үлэмж үүсэх хоёрыг хослон барилдуулсныг бол олох нь бол алтай юм аа. Жанчув ламрамлаа гэж. Жанчув ламрамлаа. Ер нь бол юу лээ? Ингэдэг шүү бас. Шинэ яна динэнзэн юм би чав.
хахтун яна черв юм би чав. Энийг бас хахтун яна черв юм байж. Шина яна дэнгэнзэн юм байж. За жанчуул амирамзаа хүмбэрл дааны дэний ngäвэр тов гойсоо гэж. Хүн барилдахад бол энэ хоёрыг бол заавалчгүй олсон байх гэж. Өдмөрийн зэрэг. Дэя нам сахтун товын тогмаанаа хүмбэрл товор жүрвис жэс гэж. За дэя шалах сүмбэрлжи дэнгэнзэн шэваны юл донит давуулаа мигвин шинажин гаана ригвин жадва жэвин товжис хахтун дан. Ийм жэсо донитла метогбор найвын сим тооваала бэвэм омбуудан ламрам суглаа шатаа. Айн болж байна тийм ээ. Сүмбэрл болоод энийг ngäвэр товгоо тий нам хахтун товын тогмаанаа сүмбэрл товорж шээсэн тий шалах сүмбэрлжи дэнгэнзэн явааны гэж тий. За амирлан оршгүй үлэмж үсгтээ шинээр сагантун хослон барилдуулсан тэр самаати гэдэг чинь болвол одоо юл донит давуулаа мигвин гэж тийм ээ. Хосон чанарт бол одоо анхаарал хандуул түн зоригдсон шинэгийн дээрээс тийм ээ шинэ одоо тэр шинэжийн мигэл бол гомбонид байх нь шүү дээ. Тэгэл одоо тэр single pointed mind буюу тэр point нь бол юу байх нь хоосон чанар баг. Донит. Тэр одоо тогтсон сэтгэл дээр бол хоосон чанар дээр бол сэтгэл маань төвлөрөөд тэгээд тэр одоо анхаарал хандуулсан хоосон чанар дээр бол одоо оюунаараа бол шинжлэл хийх тэгээ зэрэг бол түүний хүчээр хахтун болов гарч ирж байгаа маа. Хахтунд. Ийм жэсүү донитла медог бар гэж. Ийм жэсүү донитла медог бар медогбор найвын гэж. Медогбор найвын сим тооваала донитла медогбор гэж. Тийм жэсүү донитла медогбор гэж. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр үүний дараагаар бол тийм ээ эхлээд бол сэтгэл тогтсон тэр сэтгэл дээр бол хоосон чанарт бол ингээд шинжилэл хийж эхэлж байгаа юм байна шүү дээ. Тэгээ зэрэг бол хахтун гарч. Хахтун одоо тэр шинэ дээр бол тэр юу гарч ирж хахтун төргөж. Энийг бол сүмбэрл гэж. Үүний дараагаар бол тэр хоосон чанарт бол яах вэ гэхээр шинжилэл хийхгүйгээр оршиж байгаа. За ревю намдан таяавын гоноо гэж байна шүү дээ тийм ээ. Янз янзын учир шалтгаан, одоо үнэн учир шалтгаан, логик ийм одоо байдлаар шинжилэл хийх бол байгаа. Шинжилэл хийж. Дараагаар нь бол ингэж шинжлэхгүйгээр хоосон чанарыг бол одоо шинжилэл хийлгүүгээр одоо шинжилэл хийлгүүгээр найвын сим тооваалаа гэж тийм ээ. Одоо ингэж энэ дээрээ төвлөрөөд ингэж сэтгэл нь тогтож байгаа. Ингэж ийм сэтгэл олохыг бол энэ донитла медогбор гэдэг нь бол дагжаа мажеба тийм ээ. Дагжаа мажеба гэсэн тийм шинжилэл хийлгүү. Найвын сим гэдэг нь бол шинэ гэлж. Шинэ найвын сим гэдэг. Тэгэхээр шинжилэл хийлгүүгээр одоо ингэ шинэ гэж байж баягаар ингэ байх нь шүү дээ тийм үү. Сим ийм одоо найвын сим товоо буюу тийм донитла дагжаа мажебийн шинэжин ана ингээ оршихыг бол эв момбо болоод амирын тэргүүнтэнд бол номсон байна гэж. Жирна шалга нэмүүдий алва хонор хайлан гой бэс гэж. Ер нь бол шинэ лагантун хоёр бол алва хоноо юм гэж. Ингэж хайлгах хэрэгтэй байгаа учраас цаа товна дэний овож өгдүүжин вансаг мэдчихин гэж. Хэдийгээр саа товлно гэдэг маань бол одоо саа товлно гэдэг маань бол хоосон чанарыг одоо илтэд онж таньж мэдсэн тийм ээ. Донит онсондод оголсон. Хонломоос дээш. Донит онсондод оголсон. Саа товлоод гэсэн бол тэр хоёр гэдэг нь бол шинэ лагантун бол нэг мөн чанартай гэж бол гэхгүй маа гэж. Мэдээжин овож өгдүүжин вансаг мэдээжин ан дарнааяан за ямар байлаач гэсэн шинэ яна жогом юм бин чав.
Шинэ бол жогом юм. Тэгээ агуулсан байсан. Чаваад. Хахтун яна жадгум юм бин чаварны марана. Хахтун яна жадгум юм бин чав. Тэгээ энэ бол ламирн дээр байгаа шүү дээ, тийм ээ. Яг энүүгээрээ ингэ ламирн дээр. Ламирн бид нар өмнө нь уншихдаа ламирмынхын зүнтэй цуг уншижсэн гэж байна. За энэ ламирмын бол нөгөө Варнасын надад байдаг нөгөө Варнасын хэвлэлтэй нөгөө бүдүүн бандгар нэг бот болгоод тавьсан. Тэр ламирн жумбуу дээр бол 468 дугаар. Аяа. Шинэ яна жогом юм байна чав. Хахтун яна жадгум юм байж. Жадгум гэдэг чинь шервжин овоо шүү. Тийм ээ. Овоо шерв бааш, тийм ээ. Шинжилэн бясалгал. Бясалгал дотор хоёр байгаа шүү дээ, тийм. Жадгум жогом гэх хоёр байгаа шүү дээ. Бясалгал ихээр зөвхөн одоо тэгээд тэгээд нүдэ айнаад л ингээд суух. Одоо нэг одоо барууныхын энтер бол бүр нэг цав цагаан өрөө цав цагаан хувц өмсөөд тэгээд нэг ая тавиад энтер сүртээс зөвхөн тийм байх албагүй шүү дээ, тийм. Жадгум гэж байгаа шүү дээ. Шинжилэн бясалгал. Дахин ингээд судалж, дахин унших. Дүн дээрээ ингээд төвлөрөөд түүнийг одоо ингээд нарийн шинжилгээг бол бас бясалгал гэж байгаа шүү дээ. За тэгээд шинэ яна жогом юм бэ чаваад хахтун яна жадгум юм бэ чаваа юм. Тэгва чумбон тонлон барчин мэлэмдан juntan барчин мэлэмжис төвийн шалхны жин жогцсон чимбэр зучиг гэж чимбэр зуч. За энэ бас байгаа шүү. Энэ тусал гажидын нуруу дээр энэ тухай бол сайхан. Тусал гажидын бол 375 376 дугаар. Тэгван чумбон тонлон барчин мэлэм. Тонлон барчин мэлэм гэдэг бол юу вэ? Нямбар шаваа. Нямшиг ишээ байгаа шүү дээ. Нямшиг тэг шагуулсан байсан. Нямбар шав. Junta барчин мэлэм. Жистүми шинадал хагантун гэвэл нөгөө орчлонгийн сүүлийн гэсэн санааш та тийм. Junta барчин мэлэм. Игчингийн junta барчин мэлэм бол гажиг нэва тэгээд нөгөө намдал ам гэдгсэн юу гэсэн ч дараагийнх дээр бол тэгээд бурхан болж байгаа, бурхны утгыг болж байгаа ийм цагтууд тийм. Junta барчин мэлэмжис дөвийн шинаа хагантун. Үнний бол зааг ялгааг бол үнээс тэрэ гэж чимбэрч. Энийг бол лосол гажид нэг нь 375 376 дугаар. Үнэ шүү дээ. За нева самданжин оншин юмжиг шатваны гэж. Самдангийн оншин юмжиг. За самдангийн оншин юмжиг. За самдангийн оншин юмжиг уншчих юм аа. Нева самдангийн оншин юмжиг шат цаг гайгүй шүү дээ, тийм ээ. Оншин юмжиг шатваны янлагыг оноо рангийн огсаала дайвын самдан сэдвжиг гэвэрэг ба гэж. За янлаг гэх нөгөө нэг нямбын янлаг, паянгийн янлаг, найвын янлаг гэдэг гурван янлаг урд хичээлүүд дээр ярьсан шүү дээ, тийм ээ. За тэр янлагын үүднээс бол рангийн огсоо буюу өөрийн доод газраас хийцэн самдан сэдвжиг гэвэрэг ба бол самдан ойшин юмжиг гэж. За тэгэхээр энүүгээр жишээд бол тэгээд самдан дамбуу, самдан нева, самдан нивэн ойшин юмжиг, самдан сүмбэн ойшин юмжиг, самдан шивэг тийм. 4-р газрын ойшин юмжиг бол 3-р газараасаа бол янлагын гоноор ангийн огтаалаа дайваа гэж тийм. 1 2 3-р газрын бол газараасаа бол янлагын гоноор ангийн огтаалаа дайваа. Тэгээ самдан садвижийн гэвэрэг ба. Энэ самдан ойшин юмжиг нэ гэж. За энэ тэгээд самдан дамбуу нева сүмба шива чид өнөөш тийм ээ. За дараа нь цааш нь юу гэж. Самданжин ойшин юмжиг гаан шиг арамбрай дунгал дэмба жижижин хорвын дүүадэ жүүн юмжугийн самдан ойшиг жогжээд гэж. Арамбрай дунгал дэмба жижижин хорвис дүүа жүүн юмжуг гэж. Жүүн юмжугийн самданжин ойшиг гэж байгаа. Жүү гэдэг нь бол хорвис дүүадэ жүү дээр нь юу тавих вүлээ? Нөгөө лайжиг гүнжүн. Тийм ээ? Лайжиг гүнжүн. Нөгөө миовилаа. Энэ бол тэр хорвис дүүваад жүүн юмжугийн самдангийн оншиг гэдэг нь жүүдээр жүүн бол тэр юу ахна шүү дээ. Лайжиг гүнжүн энэ тавих хэрэгтэй шүү дээ, тийм ээ? Ойлгомжтой тийм ээ? Оншин юмжиг жоож. Самдан оншин юмжиг гаан шиг додвола дочигдсан барлвэс равдучивэ ихсүнэ аваад самдан дамбун оншин юмжиг гэж жоож. Самдан дамбуу бол яах ёстой вэ?
нөгөө хүсэл төрсөн туюу додвоолоод очигдсон барлаа. Хүсэл төртөнцийн одоо шунлаас хагцсан ийм Равдучевэрийг сүн аваа гэж байгаа шүү дээ. Самдан Дамбун Ошин юмж жогжээд гэж. За Самдан Дамбун Ошин юмж. За тэгээ энэ дээр нөгөө ялгах хөстөө нөгөө хоёр түүхтэй өгч хоёулаа байна шүү дээ. Равдучева, Риксунава. Равдучева гэдэг нь дээд зам гэсэн санаач. Энэ төдийгөөр гэсэн. Энэ төдийгөөр гэсэн. Тэгэхээр Самдан Дамбун Ошин юмжиг гэдэг бол додвоолоод очигдсон барлаа зам юм аа. Энэ төдийгөөр тавьж болно. Энэ төдийгөөр хүсэл ертөнцийн шунлыг одоо дагтаагаад зэрэг бол Самдан Дамбун Оши. Самдан Дамбун Оши гэдэг бол энэ төдийгөөр тавина л гэсэн. Равдучева гэдэг. Додвоолоод очигдсон барлаа зам бол тэгэл Самдан Дамбун Ошин юмж. Самдан Дамбун Ошин юм. За тэгээд додвоодонд очигдсон барлаа гэдэг нь бол нөгөө юу шүү дээ тийм ээ. Онжурва төрөхгүй гонон нөваг л хийж байгаа шүү дээ тийм. Тавундан жава банва биш шүү дээ. Очигдсон барлвис гэж байгаа. Тэрнээс салахаар гэж. Өдүйд очигоос хагцаар гэж. Өдүйд очигоос хагцна гэдэг нь бол тэр одоо түр хугацааны юм ярьж байгаа шүү дээ тийм ээ. Энэ төдийгөөр бол Самдан Дамбун Оши гэж нэ гэсэн. Риксунава гэдэг нь юу хэлж байгаа вэ? Риксунава гэдэг чинь бол олон зүйлийг багтааж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр Самдан Дамбун Оши нэмжиг бол яах нь вэ? Додвийн дочгоос хагцсан байх ёстой. Тийм ээ? Хагцсан байх ёстой. Мөн түнчлэн түүнээс ч нарийн одоо төвчгтгүүнийг бол төвчих бол байдгиймаа гэдгийг бол энэ багтааж өгч байгаа. Доод одоо хязгаар нь бол Самдан Дамбун Оши нэмжиг маань бол доод хязгаар нь тийм ээ лимит нь бол додвийн дочгоос хагцсан байна. Тэгээд тэрнээс цааш додвийн дочгоос ч одоо өшөө нарийн одоо ийм банжааг бол багнах байдгиймаа гэдгийг багтааж ойлгуулахын тулд Риксунава гэдэг. Жишээ Самдан Барчин ялан байна тий. Самдан Дамбун Ошин нэмжиг дээр бол тулгуурлаад одоо юу гэдгийг тулгуурлаад одоо зам жигдэлэн дайвын лам бясалгаж байгаа Тонлон Барчин ялан байдаг шүү дээ. Тонлон Барчин ялан. Тэр Тонлон Барчин ялан бол додвийн дочгоо бас илүү нарийн одоо тий Исван нүсдэг бол бүгдийг төвчж байгаа шүү дээ. Багнаж байгаа. Тэгэхээр Равдучева гэдэг нь бол тэр одоо минимум гэдгсэн нь одоо бүр доод лимит нь эндээс шүү гэдэг энэ хязгаарыг зааж өгч. Риксунава гэдэг нь түүнээс цааш одоо бас байж болохыг багтааж ойлгуулж байгаа. Ийм хоёр утгууд тий. Равдучева. Равчеги зам Ж гэдэг байгаа шүү дээ. Равдучева гэдэг үг бол юмыг тасалж хязгаарлаж өгч. Энэ хүртэл ригнэ гэдэг нь бол юмыг хурааж хамж ингэж багтааж ойлгуулж байгаа. Хүрээгийн томсгож өгөх үг шүү дээ. За тэгэхээр Самдан Дамбун Ошин нэмжиг гаан шиг додвоолоод очигдсон барлаа зам гэсэн санаа Равдучева гэдэг. Энэ төдийгөөр Самдан Дамбун Оши гэж. Риксунава гэдэг нь энэ дээр тулгуурлаад бол энэс цаашаа бүр нарийн одоо тийм ээ. Үнээс нарийн одоо төвчгтүүнийг төвчих бол байдаг юм гэсэн. Жишээ нь Тонлон Барчин байна. Наваа те Самдан Дамбун Ошин нэмжиг юм жогж цандаа. Элайна Самдан Дамбун Ошин нэмжиг Замбууадан Чадваржин гэж бол хоёр байгаа гэж. Замбууадан Чадваржин гэж хоёр байна гэж. За энэ хоёр нь юу хэлж байгаа гэхээр Самдан Дамбун Ошин тэгээд энэ Равдучева Риксунава гэдгийг бол ингээд хаашин бол жишээд мэдж байна шүү дээ. Самдан Дамбун Ошин нэмжиг. Самдан Нивийн Ошин нэмжиг. Самдан Сүмбийн Ошин нэмжиг. Тэ Равдучева Риксунава. Тийм бол Равче зам ригнэ гэдэг нь бол одоо дараа нь ойлгоход хэлбэр боллоо шүү дээ тийм үү. За тэгээд юу гэж байна? Самдан Дамбун Ошин нэмжиг Замбууа Самдан Чадваржин те Самдан Дамбун Ошин нэмжиг Замбууадан Чадваржин гэж Чадваржин гэдэг дээр Самдан Дамбун Ошин нэмжиг гэдгээ бас адилхан жарлах ёстой шүү дээ. Энэ дээр зүгээр хэллэхгүй хураагаад л ингээд татаад бичсэн болгосон шүү. Яг одоо юун дээр одоо чойр дээрч гэдэг юм уу? Тийг бол бодохдоо яг Самдан Дамбун Ошин нэмжиг Чадваржин гэж
гарна тийм. Тэрнээс биш чадваржин гэдэг ганцхан үгээр бол илэрхийлэхгүй тийм ээ. Дела яна гэж самдан дамбун ойшин нэмжүглаа яна самдан дамбун ойшин нэмж дамбууа самдан дамбун ойшин нэмжиг чадваржин гэж хоёр байна. За тэр самдан дамбун ойшин нэмжиг гаан шиг цорвоо идэ рэгсү наваа дамбуун жогж идэг. Цорвоо иддэва. Тийм ээ самдан дамбун ойшин нэмжиг гаан шиг. За энэ ойлгомжтой тийм үү. Цорвоо идэ гэдэг нь бол сэтгэлийн одоо амгалантай мэдрэмж. За үүнийг хэлж байгаа. Цорвоо идэ рэгсү наваа. Цорвоо идэ рэгсү наваа бол самдан дамбун ойшин нэмжиг замбууа гэж хэлж байгаа. Тэгээ энэ дүлжээ вандул бол ийм байгаа гэж байна шүү дээ. Дүлжээ вандул. Тэ. За тэр риксу наваа гэдэг шүү дээ, тэ. Цорвоо идэ. Цорвоо идэ гэдэг нь бол одоо сэтгэлийн амгалантай мэд. Бол хэлж байгаа. Ягаад риксу наваа ороод ирв гэхээр ригнэ гэдэг чинь бас нэг өөр юм байна гэсэн санааг илэрхийлж байгаа шүү дээ. Энэ дээр юу байх вэ гэхээр самдан дамбун ойшин нэмжиг замбууа мөртлөө цорвоо даним бас байж болдог. Энэ хойно гарах бах. Цорвоо даним бас байж болдог учраас идэ риксу наваа. Идэ риксу наваа. Самдан дамбун ойшин нэмжиг замбууа мөртлөө цорвоо идэ биш цорвоо даним бас байж болно шүү дээ, тэ. Цорвоо даним имба ёс. Тийм учраас ригнэ риксу наваа. Ойлгох хэрэгтэй шүү. За дамбуун энэ бол дамбуун жогжид буюу ойшин нэмжиг замбууын жогж. За дэ гаан шиг цорвоо данимжи сабриксу наваа гэж. Цорвоо данимжи сабриксу наваа бол юу гэж вэ? Нийгмийн жогжид буюу чадваржин гэж хэмжаатай. Дэ гаан шиг цорвоо данимжийн сабриксу наваа. Цорвоо данимжи сабриксу. Даним цорвоо данимжийн сабриксу наваа нийгмийн жогжид чадваржин. За энэ ригнэ гэдэг яагаад гэдэг нь бол доор. Самдан нева янчидлаа замбууадан чадваржингийн ява байхгүй гэж. Самдан нева буюу хоёрдугаар одоо самади тэр дэш бол замбууа чадваржин гэдэг бол ялгал байхгүй гэж. Дэ янчид рансаала дочигдсон маа барлуур рансан янлаг хажигла дочигдсон барлуур жид меню бичэр гэж. Дэ янчид гэдэг нь бол тэр самдан невагаас дээшээ тийм ээ. Самдан невагаас дээшээ бол рансаала дочигдсон маа барлуур рансан янлаг хажигла дочигдсон барлуур жид меню бичэр гэж. Өөрийнхөө одоо тийм ээ самдан нева бол одоо самдан невагаас дээшээ явахын тухайд бол өөрийнхөө одоо тэр самдан невийн одоо дочиг байгаа шүү дээ. Тэрнээс хагцлгүйгээр заримаас нь хагцаад ингээд явна гэсэн тийм байхгүй гэж. Дочигдсон барлуур жид меню бичэр. Самданжин ойшин нэмжиг гаан шиг самдан дамбуула дочигдсон барлуур авдучивэр риксу наваа тэ самдан невийн ойшин. Самдан дамбуула дочигдсон барлуур авдучивэр риксу наваа. Самдан дамбуула дочигдсон. Тэгэхээр самдан невад орохын тулд бол самдан дамбуугийн дочгоос салах. Нэг ёсондоо самдан дамбуу бол самдан дамбуугийн одоо тэр сэтгэл оюун бол ийм гимтэй юм байна. Тийм ээ гимэргүүгийн мэдээ. Самдан нева бол одоо дээд газар нь болсон самдан нева бол тэрний сэтгэл бол ийм эрдэмтэй юм байна. Ийм одоо шивэр даваа тийм шивэр даваа. Самдан дамбууга болохоор зэрэг рагбар даваа буюу гимтэй гэж. Тэгээд ширга намжингийн лоо гэдэг байгаа шүү дээ. Шивэр даваа, рагбар даваа. Тэгээд бол яг нь самдан дамбуула дочигдсон барлуур авдучивэр гэсэн. Бол самдан нийвэн ойшин нэмж нэ гэж. Тэгэхээр энэ таны дээр ярьсан гарч байгаа үз. Дэ янчид рансаала дочигдсон маа барлуур рансан янлаг хажигла дочигдсон барлуур жид меню бичэр гэж. Тэгэхээр бол бүл бүхэлд нь ингээд ярьж байгаа болохоос зарим нь бол яриаггүй. Наа штэ тий. Рансаала дочигдсон барлуур гэдэг нь самдан дамбуу байлаа гэж бодоход самдан дамбуу нь одоо дочигдсон маа барлуур рансан янлаг бол самдан дамбуу янлаг хажиглаад очигдсон барлуур жид меню бичэр гэж. Тийм учраас бол самдан дамбуулаад очигдсон барлуур жид барлуур авдучивэр гэсэн наваа бол самдан нийвэн ойшин. Чиви бардуурыг дээ гэж. Юу гэж. Самдан шива хүртэл бол ингээд энүүгээр жишээд мэдэрээ гэж. Тэгэхээр самдан сүмбийн цанид бол юу ах нь. Самданжин ойшин нэмжиг гаан шиг самдан невала дочигдсон барлуур авдучивэр гэсэн наваа самдан сүмбийн ойшин. Самдан шива бол
самдынжин ойшин юмжуг гаашиг самдын сумбала точигдон барлбер авто чевер иксун ава самдын шиви жог самдын ава гэж байна тийм ээ. За Жава шиндүү самдын ава байхгүй учиршлагыг бас ярьсан шүү дээ тий. За хойно гар. Тэгээ шиви бардурыг дээ. Жава шиндүү жун юмжугийн самдын гомбе наминдан жүнтүнжин барав гарунгис дөвадэ барав жеве самдынгийн жогжээд гэж. Жава шиндүү гэж. Өр төрөлдөөл гэсэн санаа штэ. Жава шин гэдэг. Энэс хой төрөлдөө одоо ярихгүй шүү дээ тийм ээ. Бусад төрөлдөө гэдэг нь ерөөсөө өр төрөлдөө л гэсэн. Өр төрөлдөө жүүн юмжигийн самдын гомбын 8 болоод жүнтүнжин барав гарунгис дуваад барав жеве самдынгийн жогчдоо гэж. Самдын гомб 8 жүнтүнжин барав гарунгис дуваад жүүн юмжигийн самдын гомбын 8 дан жүнтүнжин барав гарунгис дуваад барав жеве самдынгийн жогчдод. Барав жева юу гэсэн үг вэ? Барав жевийн самдан барав жева гэдэг нь таны энэ дээд хоёроо л хийж байгаа шүү дээ тийм үү? Жүүн юмжугийн 8 жүүн юмжугийн 8-жийн барав болоод жүнтүнжин барав жевийн болгосон би дахиад өр төрөлдөө жүүн юмжугийн самдан гомбын 8-гийн барав. Энэний 8 юу байж болох вэ гэхээр эн чинь нөгөө миксэг вамбунга тийм ээ. Жава шиндүү жүүн юмжугийн самдан гомбын 8-гийн барав болоод жүнтүнжин барав гарунгис дуваад бол барав жевийн самдан буюу жүүн юмжугийн 8-жийн барав жевийн самдан мөн жүнтүнжин барав жевийн. За жишээ нь бол Берна цангарын огмонжин баржин цангарыгаас огмонжин баржин Симжанжин жүжийн ядувжин чэном давуу гэж. Чэном дав. цангарын огмонжин барж Симжанжин жүжийн ядувжин чэ. Тэгэхээр ур төрөлдөө одоо энэ хамаадын самдан бясалгаж ирсний одоо үр дагаварт нь яг үхээр цангарын одоо тий энэ тэнгэрийн орон цангарын огмон төрсэн амьтанд бол яг нь жидвжин чö гэдэг ба шүү дээ. Тэрний одоо сэтгэл үндэсэнд одоо төрж байгаа тэр чö гэдэг нь юу хэлж байгаа гэхээр нөгөө тухайн тэр газар оронд төрсний хүчээр одоо олдож байгаа нүд тэргүүтэй нүд ам хамар тэргүүтэй болоод мөн одоо янз бүрийн оншин тэр байгаа шүү дээ. Оншин тэр одоо оронгийн одоо хүчээр тэр газрын онцлогоос хамаарат өөр одоо тийм миксэг вамбунга энтертэй болно шүү дээ тийм үү? Биднийхээс бол өөр юм гисэн шүү дээ. Биднийхээс бол өөр юм гисэн шүү дээ. За одоо ёстой нөгөө нэг энгийн үгээр хэлвэл одоо энэ чинь хариг аргийнхан ярьж байгаа тийм ээ. Бид одоо тэнгэрийн одоо энэ цангарыгаас огмон нь бол урдын одоо энэ самади бясалгаж ирсний хүчээр бол одоо энэ чинь олон одоо орон байгаа шүү дээ тэнгэрийн цангарыгаас огмон. За тэгэхээр энэ тухайн газар нь бол одоо тэр нүдэн гихт одоо холын газрыг хардаг барьдаг тийм ээ. Чихэн одоо сонор нь бол одоо их хурц их мэтчлэнгээр янз. А тэгээд сэтгэлд нь бол одоо ил талтыг мэдэх ийм одоо эрдэмүүд. Энийг цангарын огмонжоо барж Симжанжин ядувжин чö нам мэт бол энэ чö нам
давуу гэж байгаас чойном давуу. Чойном давуу болов гэдэг нь юу гэж байгаа гэхээр энэ бол урд төрөлдөө жүүн юмжуугийн самдан гомб 8 буюу тэр Мексик вамбун А тэргүүттэй нь бол 8-гийн барай. Жүнтүнжийн барай гэдэг нь бол тэр ямар одоо тэр Дэнгэнзэн самаати байсан. Тэрнийхээ тэрэнднийхээ одоо жүүдэн түн бий тийм ээ. Уг шалтгаантайгаа цогцолцсон ийм үр дагаврууд одоо тэр монш байдаг юм уу янз бүрийн одоо эрдэмтэй бол гарах дүнжийн барай гарах байгаа. Энийг бол барайвжийн жүүн юмжуугийн самдан байсан. Тэрний жүүн бол лайжи гүнжүн гэсэн шүү дээ тийм ээ. Одоо энэ барайвжийн самдан гэдэг бол Жавашинду жүүн юмжуугийн самдан мэнгийн барай болоод дүнжийн барай барайвжийн гэдэг. Тэгээд цангарыг Оминжин барж Синжанжин Жэдовжийн чö гэдгээр бол тухайн газар орондоо төрснийхөө тэр хүчээр олдож байгаа ийм зүйлүүд Мексик вамбун А бол тэр Жавашинду жүүн юмжуугийн самдан гомб 8-жин барай. Тэгээд жүнтүнжин барай гэдэг нь бол тэр Моши дав. За ингээ хоёрдугаарх Нева сүмжийн юмжуг шатваны гэдэг. Өнөөдөр энэ үрээ зав тийм ээ. Самдангийн уншин юмжуг. Нярдаг яриад байгаа шүү дээ тийм ээ. За одоо ингээд дараагийнх нь бол сүмжийн юмжуг. Өнөөдөр